урилга хүлээж аваад тэгээд одоо манай ярилцлаганд орж аваад маш их баярлж байна гişгээ. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За одоо тэгээд өөрийнхөө одоо нөгөө хийдэг ажлын талаар хуваалцаач. Одоо яг ямар ажил хийж гэн, ямар албан тушаал эрхэлж гэн, тий. Ер нь өмнө бас ямар сургууль төгслөө тий энэ төр талаараа бас ингээд хуваалцаж ярьж өгөөч. За би өмнө ер нь бол анханасаа Японы хэлний орчуулагч хийжсэн. Тэгээд Японы хэлний орчуулагч хийж явах үедээ бол мэдээж бид нар их олон салбарт орчуулга хийдэг л дээ. Бизнесийн салбарт байна тийм ээ. Тэр дундаа боловсролын байгууллагын орчуулгыг хийх одоо боломжууд гараад тэгээ Монгол улсын боловсролын их сургууль дээр төсөл хэрэгжүүлж явах үед би орчуулагчаар ажилласан. 2006 оноос эхлээд. За энэ үеэс хөгжлийн бэрхшээл гэдэг одоо үгтэй учирсан тийм ээ энэ салбар руу ингээд орсон байж байгаа. За тэгээд их олон жил одоо тасралтгүй Япон Монгол хэлний орчуулгыг энэ салбарт хийж агаад тэгээд өөрөө одоо бас энэ салбар руу орж ажиллах нь зүйтэй юм байна гэд Японд мастер хамгаалаад боловсролын мастер хамгаалаад за тусгай хэрэгцээд боловсрол судлалаар ингээ хамгаалаад ирсэн байж байгаа. Тэгэхээр 2017 онд төгсөж ирээд за ирснээсээ хойш бол ерөнхийдөө нөгөө гэр бүлд одоо зөвлөгөө өгөх тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлд одоо хүүхдээ хэрхэн өсгөх вэ гэдэг одоо янз бүрийн асуудлууд тулгардаг. Тэгэхээр энэ асуудлууд дээр нь гэр бүлд эцэг эхэд зөвлөх ийм ажил руу одоо нэлээд ингээд бас сонирхож хийж агаад тэгээд 2020 оны 3 сараас төрийн байгууллагт орсон байгаа. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв гэж манай Монголд одоо Хятад улсын засгийн газрын дэмжлэгээр тийм ээ маш сайхан төв байгуулагдсан байгаа. За энэ төвд орж ажиллах одоо урилгыг аваад тэгээд тэндээ тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газар гэж байдаг. За тэр газар ажиллаж байна. За газрын дарга хийдэг. Тэгээд тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газар гэж байгаа. За тэнд ажиллаж байна. Ерөнхийдөө манай газар юу хийдэм бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд одоо эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээ манай төв дээр авдаг. Хүн одоо хүүхд хөгжиж байгаа учраас хөгжлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай тийм ээ. Боловсролын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Мөн сэтгэл зүйн одоо зөвлөгөө өгч гэр бүлд те бас хүүхдүүдийг сэтгэл засал хийх шаардлагатай. Мөн одоо дээрээс нийгмийн ажлын одоо дэмжлэг үзүүлэх шаардлагатай, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Тэгэхээр энийг ийм 3 одоо томоохон салбарыг нийлүүлээд тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газар гэж хэлээд байгаа юм. За энэ газар одоо ажиллаад 1 жил болж байна. За тэгэхээр ер нь бол тусгай хэрэгцээт боловсролын талаар нэлээд асуумаар байна л да. Ер нь яг тусгай хэрэгцээт боловсрол гэж яг юу хэлээд байдгийг хүмүүс бидний бас сайн ойлгохгүй байгаа шүү дээ тий. Тусгай хэрэгцээт боловсрол гэхээр англиар бол special needs education тийм ээ. Special needs education гэхээр одоо тусгай зориулагдсан боловсрол хүүхдүүдэд маань хэрэгтэй гэсэн утга гарч ирж байгаа. Зориулагдсан боловсрол би одоо яг нөгөө синхрон талаас нь хэлж өгöd байна л да тийм. Тэгэхээр зориулагдсан боловсрол буюу хөтөлбөр нь өөрөө тухайн хүүхэдтэй яг зориулагдсан байх ёстой байдгийн шүү гэдэг утга энэ дээр яваад байгаа юм. За тэгэхээр тухайн хүүхэдтэй зориулагдсан байх ёстой хөтөлбөр гээд нөгөө объект талаа харъя л да тий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байж болно. Эсвэл алслагдсан одоо аймаг дүүргийн хүүхдүүд байж болно. Эсвэл одоо дайн байлдаантай орны хүүхдүүд байж болно тийм ээ боловсрал тасарчихсан. Эсвэл амьдралын одоо тий ерөөсөө тухайн хүүхдэд тохирох боловсролыг тухайн хүүхдэд нь тохируулан олгооч гэдэг үзэл санаа нь өөрөө тусгай хэрэгцээд боловсрал гэдэг үзэл санаатай байгаа юм. Яг уу Монголд бол одоохондоо бид нар тусгай хэрэгцээд боловсрал гэдээ ярих юм бол яг
хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүдийг л оруулах юм байна да гэж бодоод байгаа юм тийм ээ. Дэлхийн нийтэд бол жишээлбэл хор тавтартай хүүхдүүд байдаг тий. Хор тавтар тусаад за удаан хугацааны эмнэлэгт шаардлага болдог. Тэгэхээр энэ хүүхдүүдэд бас боловсролыг нь таслахгүй байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр үүнийг бас одоо оруулж бүх хүүхдүүдийг хамруулан сургах гэж хэлээд байгаа юм. Ерөөсөө тэгтээ бүх хүүхдүүдийг боловсролд хамруулахдаа заавал түүнд тохирсон одоо хөтөлбөртөө байх ёстой гэдэг үзэл санаа тусгай хэрэгцээтэй боловсрол юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд одоо нэг тусгай хэрэгцээ боловсрол ямар хөө байдлаар очих ёстой вэ? Ямар хүүхдүүдэд зөв тусгай хэрэгцээ боловсрол хэрэгцээтэй байдгийг? Зөв. За манай орн бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ улсын хэмжээнд 6 сургуулиар тийм ээ тусгай сургуулиар одоо сургах замаар шийдвэрлэж ирсэн байж байгаа. Түүх нь өөрөө. За энд ямар хүүхдүүд сурч ирсэн бэ гэхээр харьцангуй хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд одоо боловсрол олох ийм боломжийг төр засгаас гаргаж өгсөн байна. Бидний одоо түүх нь бол ингэж ирсэн. За гэтэл цаана нь ямар одоо бид нар хүндрэлүүдийг өөрчилсөн бэ гэхээр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэрээр байсан. Тийм ээ? Одоо ч гэрээр байгаа. Нөгөө тусгай 6 сургуультай орох боломжгүй байна. Тэгэхээр чин тусгай 6 сургуультай орох боломжгүй байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нөгөө ЕБС-т ч орох боломжгүй тий. Одоо ердийн сургуульд ч орох боломжгүй. Тэгэх юм бол энэ хүүхдүүдэд одоо гэрээр байгаа хүүхдүүдэд хэн боловсрол олгох юм бэ гэдэг нь одоо эрх зүйн хүрээнд ойлгомжгүй байж ирсэн. Өөрөөр хэлбэл хаанах ч одоо хариуцлага үүрдэггүй тийм ээ. Тухайн айлч одоо хүүхдэд дагуулж очиод хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох боломжтой гэдэг одоо дүр зургийг бол мэдэхгүй байж ирсэн. Боловсрол олгох тал нь ч тэр боловсрол авах тал нь ч тэр. За тэгэхээр тусгай хэрэгцээт боловсролыг одоо яаж хийвэл зүгээр юм бэ гэхээр заавал тусгай сургуульд одоо бүгднгийн хамруулах ёстой гэсэн үзэл санаа байхгүй. Нөгөө хүүхэд гэртээ ч боловсрол авч болно. Тийм ээ? Явуулын багшийн үйлчилгээгээр. Эсвэл манайх шиг төв дээр хөдөлгөөн засалчийн одоо хяналтанд ор хөдөлгөөн заслын үйлчилгээ авах үедээ түүний бас тасралтгүй хөгжиж явах ёстой боловсролын үйлчилгээг бас өгөх л ёстой. Тийм ээ? Одоо хөдөлгөөн заслын үйлчилгээ бол их удаан хугацаагаар явагддаг шүү дээ. Тэгэхээр энэ үед нь бид одоо түүнд тохирох боловсролын үйлчилгээг үзүүлэх ёстой. Тэгэхээр тусгай хэрэгцээт боловсролын одоо хэрэгжүүлэх хэлбэр нь өөрөө их олон талт байвлах зүгээр байгаа юм. Олон талт тийм ээ. За тусгай сургуулаараа шийдэж болох нь байна. Сүүлийн үед бид нар бас их сайн кейсүүдийг сонсдог болсон. Ер нь бол ердийн сургуульд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авах тийм ээ хандлага бол ихссэн. Ээж аваад ч гэсэндээ илүү сайн ойлголттой болсон хүүхдүүдээ ерөнхий боловсролын сургуульд олноор нь оруулж байна. Төр засгийн үүднээс ч гэсэндээ тушаал шийдвэрүүдийг нь гаргаад өгсөн байж байна. Ер нь бүх хүүхдүүдийг боловсролд хүлээж аваач. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуульд тохирох хэрэглэгдэхүүнийг бэлдсэний үндсэн дээр одоо хүлээн авах энэ нөхцлүүдийг шат дараалсан одоо арга хэмжээ авч бүрдүүлж өгч байна. Тэгэхээр энэ бүхэн өөрөө тусгай хэрэгцээт боловсролын одоо нэгэн хэлбэр гэж хэлж болно. Тийм ээ? Бүх хүүхдүүд л ямар нэгэн хэлбэрээр боловсролын тусламж үйлчилгээ авах ёстой. Боловсролын тусламж үйлчилгээ гэдгийг за юу гэж ойлгох вэ гэдгээ харъя. Заавал нөгөө 10 дугаар анги төгссөн аттестатыг өгөх ёстой. Тэгэхээр тэр аттестатны цаана ямар одоо боловсролын хөтөлбөр байдаг вэ гэхээр нэг л боловсролын хөтөлбөр байдаг тийм. Ингээд боловсролын үйлчилгээг нь тухайн хүүхэд бүрдээ хүртхүйцээр одоо хүргээч гэдэг боловсролыг тусгай хэрэгцээт боловсрол гэдэг байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдгийг
багш нар эцэг их эргэцэн хүрээнд одоо тогтолцоог нь бий болгох ийм шаардлагатай байна. Тэгэхээр ер нь манай орн бол бүх одоо тушаал шийдвэрүүдээ гаргаад ер нь бол нэлээд одоо сайжирч байна гэж харж байгаа. За ямар ч бэрхшээлтэй бай хүүхэд маань тийм ээ ирээдүйд түүнийг ямар хүн болгож нийгэмд бэлтгэх вэ гэдгийг одоо харах те хүүхдийн хөгжил талаасаа харах нийгмийн загвар талаасаа харах ийм ур чадваруудыг багш нараас эцэг хүүдээс шаардж байгаа юм. Нөгөө тусгай хэрэгцээт боловсролч өөрөө хүүхдийг сургуульд хажуугийнхаа сургуульд оруулаад орхидог зүйл бол биш юм. Тийм ээ? Оруулаад хүүхдүүдийн дунд одоо хөөхөн ингээд нэгийгээ чирээ явчихдаг юм байлээ гэж бид нар ярьдаг шүү дээ, тий? Хөөхөн ингээд нийгэмшээ дагаа гэж ярьдаг. Тэгэхээр ингээд орхичдаг зүйл бол огтхон биш юм. Нөгөө бэрхшээлийнх нь онцлог нь юу юм бэ гэдгийг судлах шаардлагатай, тийм ээ? Дауны бэрхшээлийн онцлог нь юу юм? Яаж зааж өгвөл одоо тооны 10 хүртэлх тоог одоо эзэмших боломжтой байдгийг. Аутизмтай хүүхдтэй яаж харилцвал одоо өөрийнхөө би бицмар байна, тэ би надад таагүй байна гэдгээ хэлдэг болох юм бэ гэдэг энэ одоо арга барил байдаг, арга зүй байдаг. Тэр энэ арга зүй гэдэг бол маш нарийн одоо тусгай хэрэгцээт боловсролын багш нар бол суралцах зайлшгүй шаардлагатай ийм агуулгууд байдаг. Хамгийн гол нь эдгээрийг мэдсэний дараа нөгөө бэрхшээлийнхаа онцлогийг тийм ээ заах арга зүй хоёроо мэдсэний дараа за нөгөө тухайн хүүхд дээрээ тодорхойлолтоо одоо гаргаж бичих шаардлагатай болдог. Одоо нийгэмд амьдрах 20 нас хүрэх 18 хүрэх үед нийгэмд амьдрах ямар загвар түүнд одоо байх ёстой бэ гэдгийг багаас нь тодорхойлох ийм ур чадамж бүх багш нараас эцэг хүүдээс шаардаад байгаа юм. Тэгэхээр одоо ингээ хараад байхад ер нь бол би хүүхдээ одоо ердийн сургуульд л оруулчмаар байна гэдэг эцэг хүүдийн одоо хандлага бол ихссэн. Гэхдээ энэ хандлага мэдээж байж болох ч гэсэндээ тэр хажууд чинь танай гэрийн хажууд байгаа тусгай сургууль энэ үүнийг хийж чадах уу гэдгийг маш сайн одоо ярилцах ийм шаардлага тулгарч байгаа. Ер нь бол сайн ярилцахгүй л хүүхдүүдэд аваад ах шиг байна л да. За тэгвэл багш нарын зүгээс одоо манай улсын хувьд ямархуу байдлаар энийг тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна. Одоогийн байдал ямархуу байна? За энэ бэлтгэж байгаа багш бэлтгэж байгаа байдлыг ярихаас өмнө би нэг зүйл хэлэх гэсэн. Ер нь бол багш нар бол уламжлалаараа ямар байдгүй гэхээр хүүхдэд зааж өгөх туршлагатай байхгүй юу? Эсвэл уншиж бичгийг заах гайхалтай одоо тийм ур чадвартай туршлагатай байхгүй юу? Гэтэл одоо тусгай хэрэгцээт боловсрол заашгүй ингээд яригддаг болсон өнөө цагт юу бидэнд тулгараад байгаа юм бэ гэхээр нөгөө хүүхдэд шууд очдог байсан боловсрол биш тийм ээ? Нөгөө эцэг ихээр дамжуулаад доошо хүүхд рүү очдог. Ийм загварчлал бидэнд шаардлагатай байгаа юм. Эцэг ихтэй ярилцах ур чадвар гэсэн үг. Эцэг ихэд багш нарын одоо ойлгуулах ур чадвар гэсэн үг. Энэ бол бас маш нарийн ур чадвар мэдлэг шаарддаг зүйл л дээ. Тэгэх юм бол эцэг их багш хоёр нэг санаатай болсны дараа хүүхдэд үр дүн гардаг. Тэгэхээр ер нь бол одоо олон улсын жишгээр бол боловсролын тусгай хэрэгцээт боловсролын загварчлалыг харах юм бол багш эцэг их гэдэг хажуу тишээ явна тийм үү. Тэгж жагаад хүүхэд гэж очдог ийм загварчлалтай. Тэгэхээр манай тусгай хэрэгцээт боловсролын загварыг хараад байхаар хүүхдүүддээ бол авчина. Тэ? Ердийн сургуульд ч бай, тусгай сургуульд ч бай, төрийн бас байгууллагууд ч бай. Маш гоё одоо ингээд өргөн хүрээтэй бол болсон шүү дээ. Ингээ хүүхдүүд авчина. Гэтэл нөгөө эцэг эхтэйгээ ажил дунд нь орхисон байгаа. Эцэг эхтэйгээ ажиллаж чаддгүйгээс болоод эцэг эхийн хүсэлт шал өөр газар явж идэг тий. Боловсролын байгууллагын чадамж дахиад өөр газарт явж идэг. Ингээд энэ хоёрын одоо огтлолцол байхгүй байснаас болоод бид нар тусгай хэрэгцээт боловсролын энэ одоо
үйл ажиллагааг үр дүнгүй байгаа юм биш үү гэж гомдлдог тийм ээ. Эцэг эхүүдээс дийлэнх олонх нь бас гомдлох юм хандлага бас харагддаг. За тусгай хэрэгцээт боловсролын багшийг бэлтгэх гэдэг асуудал бол их олон жил яригдж байгаа. Тэгээд үүнээс Монгол оронд одоо бэлтгэх хөдөлгөөн бас тэр үеэс л ер нь яригдчихсэн. Ингээд улсын багшийн сургууль, Монгол улсын боловсролын их сургуульд 2013 оноос одоо тусгай хэрэгцээт боловсролын одоо багш, мэргэжлийн багшийг бэлтгэх энэ үйл ажиллагаа одоо амжилттай эхлүүлээд тэгээ анхны шавнараа бас авч исэн түүхтэй. Тэгээ тэр үед бас ажиллаж исэн одоо манай профессор багш нар бас ярьдгийг нөгөө эхлээл нэг 10-аас 20 хүүхдэл одоо цугларсан байсан. Тэгээ энэ 10-аас 20 оюутнуудыг одоо тогтоох гэж маш их одоо оролдлого хийж тийм ээ тусгай хэрэгцээт боловсрол хэвлэлийн одоо мэргэжлийн багш гэдэг бол ямар их одоо ирээдүйтэй ямар их ирээдүйд үн цэнэ өгөх мэргэжилтнүүд байдгийм бэ гэдгийг ер нь бол хичээл заахаасаа илүү энэ талаа илүү ярьдаг байсан гэж бид нарт тийм дурсамж ярьдаг. Тэгээ одоо бол тэр үеийг бодвол би илсье гэд өөртөө илсдэг болсон байна. Одоо 2021 он болсон байна. Тэр 13 онд анхны одоо илсэгчдийг тэгж ятгаж гэхүү тийм ээ ойлголт өгч авч исэн бол одоо бол өөртөө илсдэг бас ийм одоо нэлээ урагшилсан. Тэгэхээр ер нь бол энэ бол муугүй амжилт гэж хардаг. Одоо Монгол улсад тэгэхээр Монгол улсын боловсролын сургууль бол аль бие усаар ингээд бэлтгээд багшаа бэлтгээд эхэлсэн байгаа учраас Монгол орны өнцөг болон бүрт төгссөн оюутнууд маань очиж тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах арга барил гэж юу юм бэ гэдгийг бусад багш нартай одоо нөлөөлж зааж ингэж бас өргөжих болов гэсэн ийм итгэл найдвараар дүүрэн байдаг. За миний төгссөн сургууль Хёгогийн боловсролын их сургууль гэж сургууль байдаг. Мужийн сургууль. Гэхдээ эхний 10-т ордог. Боловсролын сургууль дотроо бол Японд эхний 10-т ордог ийм сургууль байгаа. Яг боловсролын салбар дотроо тийм ээ. Тэгэхээр энэ сургуультай их олон жилийн одоо багш бэлтгэх үйл ажиллагааны одоо төслүүдийг бол хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр ер нь бол суур нь бол энэ одоо Японы тусгай хэрэгцээт боловсролын үзэл санаануудыг ингэж одоо оруулж өгсөн учраас би бол мөг л гэж боддог. Надтай хамт төгсөж ирсэн багш нар бас ажиллаж байгаа. Багшийн Монгол Улсын боловсролын сургууль. За тийм учраас ерөнхийдөө бол за нэг үгээр хэлэхэд би одоо боловсролын сургуулийн өмнөөс ярих нь ч одоо хаашаа юм тийм ээ. Гэхдээ би өөрөө одоо тэр төслүүдэд их олон жил одоо гар бие оролцож явсны хувьд бол ерөнхийдөө бид нар бол дэлхийн нийтийн чиг хандлагаас бол зуураад авцсан хаанч та хоцрогдохооргүй ийм агуулгаар явж байгаа гэж боддог. Тусгай хэрэгцээт боловсрол гэдэг бол хүүхдүүдийг зөвхөн тусгай сургуульд оруулахыг бас хэлдэггүй маа. Эсвэл нөгөөтэйгүр гэж байгаа тийм тусгай сургуулиудаа бүгдийг байхгүй болгоод ерөнхий боловсролын сургуульд заавал өгөх ёстой. Хэрвээ тэгэх юм бол энэ ерөнхий боловсролын сургуульд ерөөсөө бүх хүүхдээ ор гэл те тоог нь бүртгэл оруулчих юм бол энэ бол тэгш хамруулж байна гэсэн ийм үзэл санаа биш юм аа. За хэрэгцээг нь хангах гэдэг шүү дээ тийм ээ. Хөгжлийнх нь хэрэгцээг одоо танин мэдхүүн хэрэгцээ байгаа мó эсвэл хэл ярианы ур чадварыг сайжруулах хэрэгцээ байгаа мó гэдэг тухайн хүүхэд болгонд одоо хөгжих өөр хэрэгцээ байгаа. Тэгэхээр бүх хөтөлбөрийг одоо нэг 35 хүүхдэд нэг л хөтөлбөрийг ингээд бүгдэнд нь өгдөг тийм үү? Ингээ явуулдаг. Тэгэхээр ийм хөтөлбөрөөр биш яг надад зориулсан тийм ээ би жишээлбэл бэрхшээлтэй байхад надад зориулсан хэл ярианы одоо дэмжлэг хэрэгтэй мó? Эсвэл танин мэдхүүн дэмжлэг хэрэгтэй мó гэдгээ тодорхойлоод яг тэрүүгээр нь явахыг л шамруулах боловсрал гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг уян хатан одоо тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байгаа. Ямар тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байх вэ гэхээр за нөгөө ердийн сургуульд хүүхд маань хүрээд ирлээ гэж бодъё. Гэтэл ердийн сургуульд уг нь бол 10 хөтөлбөрийг явуул одоо хүүхдэд зааж өгсөй шүү дээ.
1-р ангид нь 10 хөтөлбөр орох ёстой байлаа гэж бодъё. Гэтэл заавал аруулангийн сайн дүнтэй төгсөж иж тухайн хүүхдийг хүлээн зөвшөөрөх гээд байна да. Тэгэхээр нөгөө махраад байж тээ те нөгөө багш нар маш их ядарч байна. Гэтэл тухайн хүүхдийн хэрэгцээ энэ 10 дарууланд нь биш. Яг нөгөө хэл ярианы хичээлд нь түлхүү одоо заагаад өгөх үү гэдэг тэр одоо поинтоо хөгжлийнх нь хаана нь бид нар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг поинтыг олох шаардлагатай байна. Энийг үнэлгээ гэж хэлдэг. Тэ хүүхдийн хөгжлийн үнэлгээ хийсний дараа боловсролын дэмжлэг үзүүлэх. Тэгэхээр хөгжлийн ямар төвшөнд байна тэрэнд нь тохирсон үр дүнтэй боловсролыг олох. Тэгэхээр энэ уян хатан бодлогыг төрөөс одоо багш нарт маань одоо дэмжиж өгч гинөө гэдгийг харах хэрэгтэй. Тэрнээс биш зөвхөн хүүхдээ дагуулад ирэх юм бол энэ тусгай хэрэгцээт боловсрол буюу тэг шамруулах боловсрол амжилтаа хэрэгжчихлээ гэж үзэхгүй байх нь. Энэ ямар ч боломжгүй. Нөгөө өөрөөр хэлбэл тэр хөтөлбөрүүдийг нь уян хатан болгохгүйгүй цагт тий хүүхдтэй боловсрол маань очихгүй. За нөгөө талаас нь харъя. Аруулангийн өгөх боломжтой байлаа гэж харъя. Тийм үү? Нэг ебэс боломжтой. Гэтэл энэ аруулангаа яаж өгөх вэ гэдэг арга зүйнүүд байдаг. Одоо математик, монгол хэл гэдэг хоёр хичээлийг тусад нь гаргаж ирээд нөөц анги гэж ярьдаг, тийм ээ? Resource class гэж ярьдаг. Тэгэхээр энэ нөөц ангидаа гаргаж ирээд зааж өгөх бас нэг тусдаа багш хэрэгтэй. Туслах багш нар гэж ер нь ярьдаг. За ийм туслах багш нарын системийг манай Монголд бас одоо шийдэд эхэлсэн байж байгаа. 2019 оны 9 сард илүү 20 оны 9 сард боловсролын яамнаас туслах багш нарыг одоо томилон ажилуулах тийм ээ ийм тушаал шийдвэрүүд гарсан байж байгаа. Тэгэхээр энэ туслах багш нар нь математик, монгол хэл гэдэг энэ одоо үндсэн хичээл гэж ярьдаг л да. Үндсэн хичээлүүд дээр нь хүүхдүүдтэй одоо ганцаарчилж туслаад бусад биеийн таймар, дуу хөгжим, зургийн хичээлүүд гэдэг нүү туслах хичээлүүд гэж бас байдаг. Үндсэн хичээлийн дагуух тийм ээ туслах хичээл. Тэр энэ хичээлүүдийг нь найзуудтай цуг одоо 35 хүүхдэд дунд нь хичээл орох боломжтой байх нь. Ингиж манайх орж чадна гэх юм бол хүүхдээ аваараа тий одоо ебэстэй аваад бүрэн одоо үүнийг төлөвлөгөөгөөр боловсруулад хэрэгжүүлж болох нь. Тэгэхээр ийм уян хатан одоо эрх мэдлүүдийг тухайн сургууль болгон дээр нь одоо өөрсдөө хэрэгжүүлж болно гэдэг байдлыг эрх зүй одоо орчинд нь шийдвэрлээд өгөх шаардлагатай байна. За эсвэл хүн хүүхдтэй байлаа гэж одоо хэвтрийн хүүхэд тийм ээ. Хэвтрийн хүүхэд ч гэсэн боловсрол олох ёстой учраас илүү харин тэр тусгай сургуультай тохироод байгаа юм. Нөгөө тусгай сургууль цөөхөн хэдэн хүүхдийг авах боломжтой тийм. Гэтэл цөөхөн хэдэн хүүхдэд 10 хөтөлбөр хэрэггүй шүү дээ. Юуг голлох юм? Одоо тайвшруулах дуу хөгжим засал ер нь music therapy гэж байдаг л да жишээлбэл тийм ээ. Тэгэхээр хөгжим засал гэдэг хичээл түлхүү орж болно. Тэгээд хүүхэд хариу үйлдэл хэвтрийн ч гэсэндээ хүүхэд хариу үйлдэл үзүүллээ гэж бодъё. Тэгэхээр түүнд баяр хөөр байна уу? Тийм ээ би сургуультай ирсэн. Өнөөдөр одоо дуу хөгжмөр надад их сайхан одоо релакс тийм ээ тайван байсан. Би сургуультай байх дуртай гэж хүүхдийн одоо нөгөө хариу үйлдэл реакц үзүүллээ гэж бодъё. Үүнийг бид нар одоо тусгай хэрэгцээд боловсрал амжилттай хэрэгжиж байна гэж үзэх юм байна. Ингэж олон талд тийм ээ одоо хувилбараар тухайн орон нутгийн нөөц бололцоог ашиглаж эрх зүйн орчинд нь дэмжлэг үзүүлж иж тусгай хэрэгцээд боловсрал сая нэг юм амжилттай хэрэгжлээ гэж үзэх юм. Базаад хэлэхэд бол нөгөө эцэг их багш хоёр одоо яг ингээд параллел явах хэвээр тэгжээж хүүхдээрээ очих хэвээр тий хамт явж явах хэвээр гээд арга зүйн талаасаа одоо ингэж ярилцчихэж энийг гаргаж ирдэг. Тэгэхээр ингээд энэс цаашаагаа ингээд бас яг энэ тусгай боловсрол эзэмшүүлэх тал дээр бас нөгөө яг энэ гол зүйлүүдээ ингээд дахиад нэг дурдаад хэдүүлээ дуусгах уу. За би тал талаас нь нэг л зүйлээ ярьсан. Хүүхэд хаана одоо суралцах хэрэгцээ нь байна. Тэр газраа ямар боловсролыг манайх өгч чадах вэ гэдэг тэр газраа хүүхэд их хөгждөг. Тэгэхээр тусгай сургуульд оруулсан ч ерөнхий боловсролын сургуульд оруулсан ч тийм ээ төвүүдэд одоо хөгжлийг нь дэмжих боловсролын үйлчилгээ авсан ч хүүхэд
боловсрал эзэмшиж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр тусгай хэрэгцээт боловсролын үзэл санаа нь өөрөө хүүхдтэй одоо зөвл програм хөтөлбөрөөр гаргаж чадчихвэл тийм ээ аль ч одоо хэлбэрээр байж болох юм аа гэдгийг нэгдүгürt ойлгох хэрэгтэй. Төгсгөлд нь би зүгээр нэг ийм зүйлийг хэлхийг хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ингээд туслаарай, аваарай гэж одоо тэр бусад хүүхдүүдтэй хэлэх ерөөсөө шаардлагагүй. Манай багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аваад за та нар туслаарай гэд хэлдэг юм байлээ. Тэгээ найзтай туслаарай, эмэд туслаарай гэж хэлдэг юм байлээ. Тэгэхээр хүүхэд гэдэг бол нөгөө өөрөө тийм нийгэмших юм байглаасаа нийгэмших ийм одоо амьд бодгал байдаг учраас чи түүнд туслаарай гэж ерөөсөө хэлдэггүй. Харин хамтдаа хийгээрэй гэж хэлвэл тэр хүүхэд тэр дотроо маш их хөгждөг. Тэр одоо эрүүл хажууд нь байгаа эрүүл хүүхдэд өгөх гээд байгаа програм тийм үү? Хажууд нь байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд өгөх гээд байгаа програм хоёр өөр байж болно. Хоёулаа өөр байж болно. Гэхдээ нэг нь нэгэндээ туслаарай гэж онцолж хэлэхгүйгээр за ингээ хамтдаа хийгээрэй гэд орхичдөг. Тэгэх юм бол нөгөө имийн хийх гэж байгаа хөтөлбөрч тэр нөгөө хүүхдээ хийх гэж байгаа хөтөлбөрч тэр бие биендээ ингээд уусаад маш гоё одоо хүүхэд хөгжих юм орчин өөрөө бүрддэг. Тэгэхээр тусгай хэрэгцээт гэд хэлчих юм бол тусгайлсан зүйл одоо биш юм аа тийм ээ. Яг чи тусдаа суугаад энэ боловсролыг авах ёстой гэдэг үзлээр хандахгүйгээр хүүхд бол өөрөө байглаасаа ингээ хөгждөг зүйл учраас аль болох хүүхдүүдийн дунд хамт байлгах гэдэг ийм зарчмаар явах юм бол тусгай хэрэгцээт боловсролын одоо хэрэгжүүлэлт гэх юм уу те маш их үр дүнгээ өгнө. Зүгээр хөтөлбөр өгөхгүйгээр дунд нь хаях бол бас учир дутагдaltaй байдаг юм аа гэж төгсгөлд нь одоо юу гэх юм базаад гэх юм уу те ингээд гол бидний мэддэггүй маш их гол юмнуудыг хэлж өглөө. Би бол бас ингээс нэлээд юм ойлгож авлаа. Боловсролын бүхий л байгууллагууд бүх хүүхдүүдээ одоо Монгол улс тий хамруулсан ийм одоо улс байхын төлөө бүгдээрээ одоо хамтдаа ингээд зүтгэнэ. За баярлалаа ашиг. Баярлалаа. За баяртай. Баярлалаа. Тохиомын ирчтэй баярлалаа. Сараа өгчтэй баярлалаа. За